Сохор муурны түүх. Хаврын нэг орой би хідэн огттой дээс тоглоод их л хөвгөлтэй байлаа. Гэтэл хүзүүнээсээ төмөр утасч ирсэн алан муур над руу дөхөж ирээд миний хөлийг сүлээрээ элбээд над руу ширтгэхэд би анхудаа муурыг тийм ойрхоноос харсан байдаг. Дээр үед муур тэжээдэг айл байгаагүй их ховор байсан байх. Тийм болоод ч тэр үе надад их сонин санагдсан. Нүд нь маш том бөөрөнхий болоод тусламж хүсэн айд сандарсан их төгшөөртэй арцаар над руу харна. Би хэсэг гайхснаа буцаад тоглож байтал нөгөө муур бүр миний урд ирээд зууснаа дахин намайг ширтлээ. Яг ямар нэг үг хэлэх гэсэн тусламж хүссэн харц. Тэгснээ урд гараад гүйснээ дахин над руу эргэж харах юм. Би өөрөө мэдэхгүй араас нь дагаадгүй. Араас найзууд хөөсчи тоглохгүй мүү гэхэд би энд нэг муур байна гэхэд ямар муур гээд араас хашгирч байлаа. Би ч гүйсээр муурны хойноос нэг хашаа руу орчив. Хашаанд нэг амбаар байх юм. Цаана нэг жижиг гих амбаараас эрэгтэй хүүхдүүдийн инээлдэх дуутай хамт чанга гаслах дуу гарч байлаа. Нөгөө муур амбаар руу ухас гээд гүгээд орчлоо. Би ч дагаад орлоо. Тэнд 14-аас 15 насны дөрвөн эрэгтэй хүүхэд нэг нь муурын зулцаг барчихсан. Хөөрхий зулцагны нэг нүднээс цус урсаад зулцаг аймаар мяавлаа. Гэтэл нөгөө хүүхэд яах ихийн зургуу нөгөө бүтэн өдрөө шууд төмрөөр зоочихлоо. Намайг дагуулж ирсэн алаг муур нулимс нь бөмбөрөөд дороо эргэлдээд би шоконд ороод юу ч хэлж чадахгүй байтал за энийг хэн гүйцээх вэ? Гэхдээ сүүлийн золцог болохоор сайн тамлаж алан шүү гэд инээлтцгээв. Хөөрхий нөгөө намайг дагуулж ирсэн мууртай яг адилхан муурыг төмөр утсаар боож алсан бололтой хажууд нь цуснаж болсон хэдэн зулцаг хэвтэн. За энэ сохрыг чиний нүдэн дээр дэвсэлж алнаа гэд газар тавихад би шүүрээд зогтлаа. Миний араас нөгөө дөрөв хөөсөн боловч гүйцээгүй. Тэр үед надаас ямар их хүч гарсныг бөөмөд гүйсэн чигээрээ гэртээ ирлээ. Өвөө эмээ хоёрыгоо энэ зулцгийг эмчлээд өгөөч гэд уйлж унжиж бөөм болсон. Өвөө эмээ хоёр намайг аргадаад онтуулсан санагддаг. Өглөө боллоо. Би шууд муураа нэхлээ. Өвөө шарахын цэвэрлээд нүдийг боочглоо. Мал эмнэлгээс им авчирсан. Жохон сүү устай холиод угч гинэ. Шархаа даахгүй өхөж магадгүй байх. Ямар зэрлэг хөвгтүүд вэ гэж амандаа өглөнгөө ивэдээгээд гарлаа. Би муураа харуул нөгөө бяцхан амтны нүдийг боочгсон. Нөгөө төмөр уцтай муур учиргүй долоож хүнээр бол аргадаж байлаа. Би имээд энэ том муур ээж нь юм шиг байна гэхэд имээ. Юу н том муур хаана юугаа яриад байгаа хөөхд вэ гэснэ хийж байснаа үргэлжлүүлэн хийлээ. Би гайхаад имээ хайрцаг дотор том алаг муур зулцгаад олоож байна гэхэд эмээ над руу гайхсгээд харж байтал ээж орж ирээд орой жижүүрт гараад харсангүй. Бэ ялах амтан байжтэй ч аваас гээд эхийг нь дөрөн зулцахтай тамлаад алсан гэлөө. Аав орой тэр хүүхдүүдийг цагдаад мэдгдсэн үү гэд эмээтэй ярангаа миний охин тэр харгас хүүхдүүдээс хол байгаарэ гэд гэрээс гарлаа. Нөгөө их муур зулцгаа хөхүүлж байлаа. Нүдэ хагас анаж их сайхан амраа малан нэг хэсэг хөвтсөн. Удалгүй босч ирснээ хөлийг минь зөөлөн шүргснээ зулцаг руугаа эргэж харснаа хүзүүндээ уяатаа төмөр утсаач ирээд хаалгаар гарч үлээ. Миний сэтгэл тэгэхэд нээх тийм юу ч гэмээр гуник хайр мэдэрч дээс тоглож байсан октоос энд нэг муур байна гэхэд ямар муур бид юу ч харахгүй байна гэд байсныг санаад надад ээж муурны сүнс ирснийг тэгэхэд ойлгож үлээ. Үнэхээр агуу тэр ядарсан гудамжны муур сүүрчийн ганц зулцгийнхаа амийг нь аврах гэж хичээснийг бодохоор үнэхээр уярмаар. Манай сохор зулцаг өвөө эмээ бидний хайраар итгэж үнэхээр хөөрхөн ухаантай эрх муур болов. Удалгүй бидэнд сайхан зүйл араараасаа тохиолдож шинэ байранд орж өвөөгийн баг хүү гадаад руу элчин сайдаар томилогдож гих мэт зөндөө сайхан зүйл болсон. Нөгөө харгас өвгүүд бүгд л золгүй өхлөөр өнгөрсөн бөгөөд нэгэн согтуу гар өлөө үлдээгөөд дөрвөн өчгүү болсон гэсэн. Дээхэн үед багшийн дэ тавцаа гуйлгуугаад явж байсан. Одоо бол муур тэжээдэг хүмүүс их болсон үнэхээр сайхан. Японы алдартай зүнж хэлсэн байдаг. Таны санхүү аж амьдрал үнэхээр муу байвал зүгээр л гудамжнаас ядарсан муур тэжээгээд хайрлаад үзээрэй. Хэдхэн сарын дараа гайхамшиг харнаа гэдэг. Манай Саша нэртэй сохор муур маань өвөө эмээд урт нас бэлгэлж 23 жил бидэнтэй хамт амьдарсан юм да. Төгсөв.